За одоогоор манай улс 10 гаруй орны 40 гаруй төрлийг өрөвсөл намдах ивапропин нэмийг эмчийн зааврын дагуу хэрэглэж байна. Саяхан эрүүл мэндийн дэд сайд асан амарснаа ивапропин нэм нь эрэгтэйчүүдийг өргөдөлд хүргэдэг тухай мэдээлсэн. За түүний мэдээллийг эрүүл мэндийн яам үндэслэлгүй мэдээлгээд олон удаагийн туршилт судалгаагаар сөрөг үр дагавар илрээгүй гэсэн тайлбар хийлээ. За хамгийн гол нь эмчийн жороор зааврын дагуу тунганд хэтрүүлэлгүй хэрэглэхийг санууллаа. Сүүлийн 5 жилийн байдлаар яг ибупрофены уухад ялангуяа эрэгтэйчүүдэд өргөдөлд хүргэдэг гэсэн энэ мэдээлэлтэй холбоотой судалгааны нотлохоо бол байхгүй, мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын алерт дээр гараагүй байна. За түүнээс гадна бид нар ингээд судалж үзэхдээ бол Мартиндейл, Британийн лавлах зэрэг лавлахуудыг нэлээд ашигладаг. Энэ дээр мөн үүнийг бол маш ноцтойгоож нөлөө үзүүлээд үргүйдүүлж байна гэдгийг бол баталсан зүйл байхгүй байна. Үүнээс гадна дархлаа дэмждэг вирусын халдварын үед дархлааны тогтолцоог идэвхжүүлдэг вирусын үржлийг зогсоодог үйлчилгээтэй гроприносын нэмнээс сөрөг нөлөөний тухай мэдээлэл гарсан. За гроприносын нэм нь хүүхдийн ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварын урьдчилан сэргийлэлт эмчилгээнд хэрэгэлдэг эм биш, зөвхөн бэлгийн өв, бэлгийн хомхоо, тархины вирусын архаг халдварын үед хэрэгэлдэг эм гэж хүүхдийн эмч навчаа цахим хуудасаараа дамжуулан мэдээлэл өгсөн. За тэгвэл эрүүл мэндийн яамнаас энэ мэдээллийг судалгаа нотлохоогүй амьсгалын замын өрөвсөлт өвчнөө үед нэгээс дээш насны хүүхдэд эмчийн заавраар хэрэглэж болно гэсэн тайлбарыг өгсөн юм. Аливаа нэг эмийн бодисыг аливаа нэг өвчнөө үед хэрэглэхдээ эмчлэгч эмч өөрөө тухайн өвчний шинж чанар, за тухайн хүүхдийн өөрийнх нь биеийн байдлаас шалтгаалж ямар эмийг ямар хугацаатай хэрэглэх гэдгийг шийддэг. Тэгэхээр манай бас ангаах хонд нотлохонд суурилсан одоо ийм зүйлсийг бол бид нэр хэрэгжүүлдэг ба. Тэгэхээр өдөр тутмын амьдралдаа барих зүйлэл ерөөсөө л эрүүл мэндийн яамнаас болон мэрэгжлийн зөвлөлүүдээс гаргасан өвчтний үеийн эмэлцэн өдөрдөмж стандартыг бол баримтлах ёстой юм байна. Цаашдаа иргэд ханиад томуу болон бусад өвчнөө үед дур мэдэн эм хэрэглэхгүй байх, мөн эмэнд айл болох тасал болохгүй байхыг эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.